Монгол Улсын засгийн газрын нэгдсэн цахим хуудас gov.cgmend нэвтрэх нууц үг солих заавар. gov.cgmend сайт руу орох үед нэвтрэх хэсэг харагдах ба тус хэсэгт өөрийн бүртгэлтэй имэйл, нууц үгийг оруулж нэвтрэнэ. Энэ үед OTP буюу нэг удаагийн нууц үг оруулах хэсэг гарч ирэх бөгөөд таны бүртгэлтэй имэйл хаягт QR код очсон байна. Тус кодыг та өөрийн гар утсан дээрээ Authenticator гэх аппликейшнийг суулгасан байх ба нэвтрэх шаардлагагүйгээр уншуулж гарч ирэх 6 оронтой кодыг оруулснаар нэвтрэх боломжтой. Мөн та нэвтрэх товч дарахаасаа өмнө нэвтрэх хэсгийн доор харагдах OTP-гээр нэвтрэх товчийг дарж шууд мэйл рүүгээ нэг удаагийн код аван нэвтрэх боломжтой. Хэрэв та нууц үгээ мартсан бол нууц үгээ мартсан уу хэсэгт дарж бүртгэлтэй имэйл хаягаа оруулснаар таны имэйл хаягт шинэ нууц үг илгээгдэнэ. Нэвтрэх нэрээ солихын тулд нэвтэрч орсны дараа баруун дээд буланд байрлах профайл хэсэгт дарна. Энэ үед тус хэсэгт таны нэвтрэх нэр болон хувийн мэдээлэл гарах гэсэн 3 сонголт гарч ирэх ба та хувийн мэдээлэл хэсэгт дарж орно. Хувийн мэдээлэл хэсэгт өөрийн овог нэр, утасны дугаарыг шинжилэн оруулах боломжтой. Хувийн мэдээлэл хэсгийн доор байрлах 2 сонголтоос нууц үг хэсгийг сонгоно. Тус хуудсанд бичиж оруулах шаардлагатай 3 хэсэг гарч ирэх ба хамгийн ихний хэсэгт одоо байгаа нууц үгээ оруул. Дараагийн 2 хэсэгт шинэ нууц үгээ давтан оруулснаар таны нууц үг амжилттай солигдоно.